За би яг одоо шоу драманд тоглогдох Монголын үйлдвэрчний хөвлөөр соёлын төв ордны их тайзан дээр байж байна. За ингээд удахгүй 9 сарын 7-нд болох цоо шин уран бүтээлээр та бүхэнтэйгээ уулзах жаадаа маш их баяртай. Маш сонирхолтой болох баг. Тэгээ нэмэх 18 одоо бас нэг насны хязгаартай. Энэ удаагийн уран бүтээл гэх юм бол манай мөрөөдлийн театрын хувьд бол их онцлогтой тоглолт болж байна. Бид нэр энэ шоу драмыг тоглосноор нэг левел ахина гэж үзэж байгаа. За мөрөөдлийн театрын уран бүтээлчид байгуулагдсан цагаас эхлээд одоо шоу драм гэсэн шинэ юм одоо төрөл жанраар үзэгчдэд уран бүтээлийг хүргэсээр ирсэн. Бид энэ удаач гэсэн одоо хоёр сайхан дэлхийн алдартай зохиолыг Монгол хөрсөнд буулгаж одоо яг өнөөгийн Монголын ахуйтай нийцүүлж энэ сайхан хоёр уран бүтээлийг тоглох гээд бэлтгэл ажил маань одоо ерөөхдөө хангагдаад тайз маань яг өнөөдрөөр одоо яг засагдж эхлэх гэж байна. Сэтгэл их тогтолж байна. Шведийн алдарт зохиолч 1960 онд бичижсэн хүн алж тоглосон залуус гээд ийм туужаас бид нар одоо сэдвэлж манай урлаг судлаач, кино найруулагч, соёлын тэргүүний ажилтан Бат сайхан анхаараа бид нар дундын бүсгүй гэдэг шоу драм бичүүлээд одоо ажиллаж байна. За хоёр дахь зохиол маань бол энэ Оросын одоо маш олон театруудад 2017 онд тавигдсан Сергей Белов гэж зохиолч одоо яг хийд болж байгаа энэ ичгүүргүй хосууд гэж шоу драм байна. За энийг бол бид нэр одоо бас тайзнаа найруулан тавина. Жүжигчд маань ингээд хоёр хуурч гэсэн үг шүү дээ. Нэг жүжигэн дээрээ нэг хүн болно, нөгөө жүжигэн дээрээ бас нэг өөр хүн болно те. Одоо нэг дүр дээрээ ээж болсон бол нөгөөх нэрээ охин болох ч юм уу. Энэ одоо илүү үзэгчдэд сонирхолтой байх бах. Мэдээж жүжигчээ хүний хувьд ч гэсэн маш их кайфтай одоо баярлууштай гэх юм уу те. Өөрийгөө олон талаас нь нэг шоун дээр харуулах үзэгчдэд уран чадвараа одоо үзүүлэх дүгнэлт авах те маш сайхан санагдаж байгаа. Намайг тэгшээ гэдэг, намайг бас амраа гэдэг. Гэхдээ иргэний бүртгэлийн улсын санд бол лавх цогтын сөрөлт гэдэг нэрээр би бүртгэгдсэн. Яагаад тэгшээ амраа гэж байгааг үл би энэ дундын бүсгүй шоу драмд хоёр жүжиг тоглогдно. Тэгээ би энэ хоёр жүжигийн эхний жүжигэн дээр би тэгшээгийн дүрд, хоёр дахь жүжигэн дээр би амраагийн дүр тоглоно. Дүр тоглоно гэхээсээ илүү би тэгшээгийн амьдралаар, амраагийн амьдралаар амьдрнаа. Тэгээд энэ хоёр жүжиг маань бол хоёулаа шал хоёр өөр тийм уур амьсгалтай, тийм хоёр өөр төрөл жанрын тийм жүжиг байгаа. Тэгэхээр их сонирхолтой болох байх үзэгчдэд. Нэг нь бол тийм детектив жүжиг, нөгөөх нь бол цэвэр тийм инээдмийн хөнгөн тийм жүжиг байгаамаа. За энэ удаа бол бид нэр тоглолтын маань одоо шоу драмыг бол Монгол Улсын төрийн сорилт найруулагч Наранбаатар найруулж байгаа. Манай одоо өмнөх олон жүжигүүдийг, олон шоу драмыг, олон одоо хошоо entertainment тоглолтуудыг бас Наранбаатар найруулагч бол найруулж бид нар бол бас уран бүтээлийн яхан дүүс энэ удаа ч гэсэн бас найруулж байгаа. Мөрөөдлийн театрын ихэнх тоглолтын дээрээ одоо гоё бүсгүй, сайхан бүсгүй ч юм уу те, нурлаг бүсгүй тийм одоо номеруудад их ордог гэсэн бол энэ удаагийн жүжигт маань одоо юу гэх шал өөр дүр бүтээж байгаа. Хурж ирээд үзэхээр ерөөсөө л хизээч тояг одоо тэр ийм дүрээр нь одоо тоглож байгааг хараагүй, алдармаач гэсэн хараагүй гэж би бодож байна. Тэгээд цоо шин өөр тоя, өөр алдармаас харагдах болно. Тэгээд мэдээж орчин үеэд авсан шин содон, шинэлэг ямиг одоо бид нар үзүүлэх гэж бас хичээж байгаа. Содон тань хийх мэднэ. Юу нэртэй байгаа юм бэ? Юу нэртэй байгаа? Өнөртөө бас. Таваар атаж байгаа. Тэр өнөртөө бас тасаа нэг саруулаад. Дундын бүсгүйгээд шоу драм дээр бол миний хувьд одоо мөрдөгчийн дүрд ажиллаж байна. Тийм болохоор одоо юу гэх үзэгчд мөрдөгч хоёр нэг тал болж одоо ингэж ажиллана гэдэг дээрээ бас одоо бас
үзэгчдэд сонирхолтой болж магадгүй гэдэг үүднээс би бас энэ мөрдөгчийн дүр дээр бас илүү ажиллах хүсэл эрмэлзэлтэй их сонирхолтой ажиллаж байгаа. Зарим зохиол дээр бол одоо өнөө үеийн манай Монголын залуучуудын одоо энэ баян одоогийн ялгаа, авилгал хэл ахуул, заамун дээрэс нь одоо энэ одоо хар тамхи хүүхдийн одоо бас тийм ээ одоо хүүхдүүд бие бинийгээ мэдхгүйгээс бол танихгүй улсуудыг дагаж одоо буруу улсуудыг дагаж буруу амьдралын хэв маяг руу орж байгаа тухай юм ер нь болж бүтэхгүй байгаа бүхнийг бид нар бол одоо энэ тайзан дээрээс ингэж болохгүй юм шүү. Энээс бид нар сэргийлэх ёстой гэдэг үүднээс одоо уран бүтээлээрээ дуу хоолой болгож ингэж хүргэж байгаа. Сэтгэл зүй маш олон мэдрэмж өгөх ийм зүйлд одоогийн хүмүүс залуучууд дурладаг болчих. Тэгэхээр манай энэ жүжиг сэтгэл зүйн олон таашаалыг танд өгөхөөр зорж ажиллаж байна. Тэнд нэмэх 18 тухай яригдана. Тэнд хайр сэтгэл байна. Тэнд нөгөө нэг эрх дарах, тэнд нөгөө баян одоо мөнгөтэй мөнгөгүй. Тэнд орчин цагийн хэлбэр дүрсийг хөөсөн маш олон залуучуудын одоо өнгө төрхийг бид нэр харуулна. Мөрөөдлийн театрын хөшигнэлт дундын бүсгүй шоудрам. Нэмэх 18 9-р сарын 7-ноос. Нэмэх 18 гэхэлэр одоо манай үзэгчд бас гайхаад байгаа. Хошуурлын жүжигчтэй нэмэх 18 яаж тоглох гээд байгаа юм бол да гэдэг. Нэмэх 18 гэхэлэр одоо учир зүгөө нүцгэлээ шаллаад янз бүрийн босон болоог сцен гарах юм шиг санаж байгаа. Энэ бол үгүй нэмэх 18 гэдэг нь насны хязгаар тавьж байгаа. Одоо сошиал ертөнцийг хөгжөөд Facebook нээлттэй болсон хүүхдүүд одоо эцэг эхээсээ одоо хараад бусаар янз бүрийн юм үзэж байна. Чөлөөтэй интернет рүү орж байна. Энэ бол хамгийн аюултай. Дээрэс нь одоо танихгүй улсуудын одоо үг хэлэнд орж тийм ээ. Facebook-оор янз бүрийн одоо групп руу орохоор одоо тийм болдгийм байна гэдэг мессежүүдийг авдаг. Энэний эсрэг бид нар дуу хоолойгоор нэгтгэж уран бүтээлээрээ хүүхдүүд бас одоо хүрэх хүднээс эцэг эхчүүд маань манай жүжигийг үзэх юм бол нэрээ бас ингэж болохгүй юм байна гэдэг зүйлийг хүүхдүүдээсээ тусдаа ирж үзээд тийм зүйлийг ойлгоно. Туяа битэрийн хувьд гэх юм бол яг нэг тайзан дээр болон нэг кинонд хамтарч ажиллаж байгаагүй те. Тэр айгүй сонин штэ. Тэгээд нэг тайзан дээр одоо найзтайгаа хамтраад ажиллахад маш их урамтай байна. Одоо өчигдөр бид нөгөө хөдөлсөн чинь надад айгүй гой санагдсан. Тэгээд бид хоёрын хувьд бол яг ийм нэг үеийн уран бүтээлчд учраас тэгээд сэтгэл их хөдөлж байгаа. Дундын бүсгүй гэдэг бол одоо хүмүүс бас янз бүрээр тайлж болно одоо жүжиг ирээд үзэхээр чухам яг хинэн дундын бүсгүй болгож байна. Ямар учраас дундын бүсгүй гэж нэр нь ямар учиртай юм гэдэг тайл нь бол илүү их та бүхэн сонирхолтой байх байхаа гэж ингэж бодож байна. Сонин шийдлүүдийг гаргаж бас арай өөрөөр шинэ ус үзэгчтэй гологдох хэрэгтэй учраас зүйлүүдийг тоолох юмсан гэж бид нар хичээж ажиллаж байгаа. Сошиал мэдрэмж дээрээс нь сэтгэл хөдлөлтөд дээрээс нь тэгээд өнөөгөнд байгаа нийгэмд байгаа бүх юмыг одоо ингэж тунгаан. Тэгтээ бас тэгээд шууд ингэж үзээд хямрах бол юм биш шүү. Аюу бас гоё юм үзээд тэ 2 цаг 30 минут уйдахгүй бах гэж бодож байна. Сэтгэл санаа болон одоо бүх юм чинь цоошин шинэлгээр жаргаж байгаад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Манай энэ удаагийн тоглолт маань 9 сарын 7-ноос 23-ны хүртэл бас цөөхөн хугацаанд тоглогдох учраас бас үзэгчид маань бас яаран ирж одоо амжиж билет аваарай. Манай тоглолтыг бас одоо алгасгүй үздэг одоо үзэгчдээ бас баярлсан талгаснаа илэрхийлээ тоглолтын дээр уулзцаая гэж хэлээ. Би ч гэсэн одоо өөрөө над ч гэсэн маш сонирхолтой санагдаж байна. Одоо тоглохыг одоо тэс ядаа хүлээгээл байж байна да. Тэгээд маш сонирхолтой болно гэдгийг бол яг итгэлтэй хэлж чадхаар байна. Одоо тэгээ манай бүрэлдэхүүн дээр бол маш сонирхолтой бас. Маш сонирхолтой гэдэг үгийг би маш сонирхолтойгоор маш олон удаа хэлж байна.
Яалтчгүй энэ тоглолт маань бол маш сонирхолтой байгаа учраас маш сонирхолтой гэдэг үгийг би хэлж байгаамаа гэж.